За шатрын тэмцээнд 6 оролцогч бүр нь тоглогч бүртээ нэг л үүрэг тоглосон. За тэгвэл энэ тохиолдолд энэ тэмцээнд хичнээн үүрэг болох вэ гэдгийг тоолох нэ. За хамгийн ихэнд нэгдүгээр тоглолтод за нэгдүгээр хүн 2-той тоглоно. За 3-тай, 4-тэй, 5-тай, 6-тай тоглоно. Тэгэхээр энд бол 5 үүрэг тоглоно. За 2-дугаар игнэнд тэгэхээр 1 ба 2-дугаар нь тоглолцсон шүү дээ. Тэгэхээр 2-дугаар хүн 3-дугаар хүнтэй, 4-дугаар хүнтэй, 5-дугаар хүнтэй, 6-дугаар хүнтэй тоглоно. Тэгэхээр 4 тоглолт. За 3-дугаар хүн 3-тойгоо тоглохгүй 1-3 тоглолцсон. Тийм ээ? 1-3 тоглолцсон, 2-3 тоглолцсон. Тэгэхээр 3 4 энэ. Ингээр энэ хэдэн. Энд 3 тоглолт. За одоо 4 3-дугаар хүнтэй тоглолцсон шүү дээ энд. Тийм учраас 4 5-дугаар хүнтэй тоглоно. 6-дугаар хүнтэй тоглоно. Одоо 5 дахь хүн 1 5 2 тоглолцсон энд. 5 2 2 2 5 2 энэ тоглолцсон, 3 5 2 энэ тоглолцсон, 4 5 тоглолцсон, 5 6 тоглоно. 5 6. За тэгэхээр энд юм байна. За ингээд тэгэхээр ингээд нийт хэд болж байна. За ингээд 9 энэ 6. За нийт 15 тоглолт болж. За тэгвэл энийг шуу хэлбраар чи яаж харчиж болох вэ гэхлээр ингэж хийж болох юм аа. За нэгдүгээр хүн 2-той тоглоно, 3-той тоглоно, 4-той тоглоно, 5-той тоглоно. Тэгээд 6-той тоглоно. За эхний ийм байж байна. Одоо 2-дугаар хүн 3-той, 4-той, 5-той, 6-той тоглосон. За 3 дахь хүн яах юм гэхээр 3 дахь хүн чинь 1 2-той тоглолцоо. Одоо 3-ыг бол 4 5 6-той тоглоно. За 4 дахь гэхээр яах юм? 5 6 За 5 дахь хүн 6-той тоглоо. Тэгэд энэ чинь хоорондоо тоглох. За ийм хэлбэрээр бас энийг хийж болно. Тэгэхээр энэс одоо ямар дүгнэлт гаргаж болох юм бэ гэхээр за 1 дээр нэмэх нь 2 нэмэх нь энэс хасах нь 1 энэ чи юм болоод байгаа шүү дээ. Энэ чинь 1 2 3 4 5 энд чи уг нь 6 хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэс хасах нь 1 буюу энийг үржих нь хуваах нь 2 гэсэн ийм зүй тогтол дээр гарч байна. За тэгэд энийг шалгая. Тэгэхээр ч нөө бидний хувьд n хэд байгаа нь 6 байгаа бүх хүн шүү дээ. За n-ээс хасах нь 1 гэчихлээр энэ ерөөсөө өөрөөсөө гадна 5 хүнтэй тоглоно гэсэн үг. Тэгвэл энэ зүй тогтлоор ингээ үзчихлээр 6-г үржих нь 5, хуваах нь 2. Тэнцүү энэ бол хэдэ 15 тоглолт боллоо. За энэ бол L элементтэй олонлогийн 2 элементтэй дэд олонлогийн тоо гэж байна. Тэгж. Энэ бол за юугаар очиж дөө. Энэ бол юу гэсэн үг юм гэхээр n элементтэй элемент
элементтэй олонлог байгаа шүү дээ. Энэ чинь нэг л олонлог. Тамирчид гэсэн нэг л олонлог байгаа. Тэгээд энэ нөгөө хосороо хоорондоо тоглоод байгаа. Энэ олонлогийн хоёр элементтэй дэд олонлогийн тоог болох юм байна. Хоёр хоёроор нь хослуулсан тохиолдолд энэ дүрмээр бодох нь байна шүү дээ. За ингээд илүү их хүсвэл манай цугийг дагаарай. Онлайн хичээлд